За өнөөдрийн хичээлээр холцын бодлогын талаар өгүүлбэртэй бодлогын нэг хэлбэр нь. Тэгэхээр холцын бодлого бодохоос урд бол бид нэр процентын чанаруудыг бас мэдж явах хэрэгтэй. Холцын бодлого нь ерөнхийдөө процентын чанар байдаг. За эхний бодлого харъя. 250 гэсэн тооны 20% нь хэд вэ гэдэг. Тэгэхээр 250 гэсэн тоогоо 20% нь гэж байгаа юм чинь 100 доод өгч чинь Рагдад 250 гэсэн тооны 20% нь 50 гэсэн үг. За энийг бол бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр процентын нэг юм чанар байдаг. X тооны эргээ санчхад А хувь нь гэвэл X тоогоо А хувьд нь өржүүлээд 100 доод өгчдөг. За тэгэхээр энэ чанарыг бид нэр холцын болгон дээр их ашиглагдана. За тэгвэл эхний бодлогоо бодъё. За энэ дээр 250 20% сахартай 60 г үүсмэл дээр 40% сахартай 40 г үүсмэлийг нэмэхэд хэдэн хувийн сахартай үүсмэл үүсэх вэ гэж. За тэгвэл хоёр холц байгаа маань тэр хоёр хооронд нь холж ийн гэсэн үг тийм үү? За нэг ийм савн дотор 60 г 20% үүсмэл байгаа маань мөн 40 г 40% үүсмэл байгаа маань энэ хоёрыг нэгтжүүл хэдэн грамм үүсмэл үүсэх вэ? 60 дээрээ 40-ыг нэмээд 100 г үүсмэл үүснэ. Хэдэн үе үүсэх вэ гэдгийг яаж олох вэ гэхээр энэ дагуулгадж байгаа сахар дээр энэ дагуулгадж байгаа сахарыг нэмэхэд энэ дагуулгадах сахарын хэмжээ гарна гэсэн үг тийм үү? Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр миний бодох ёстой зүйл маань 20%-ийг 60-ын 20% гэдэг маань 60-ыг үржих нь 20-ыг хуваах нь 100. Тэгвэл эндээс эхний үүсмэл дагуулгад сахарын хэмжээ гарна. Нэмэх нь энд 40-ыг үржих нь 40%-ийг хуваах нь 100. Хоёр дахь үүсмэлээс дагуулгад сахарын хэмжээ гарна. Энд нийт дагуулгад сахарын хэмжээ буюу 100-г үржих нь X-ийг хуваах нь 100. За энэ 3. Тэгэхээр эндээс 100 гээ сүр нийлхэн байгаа юм чи би сүрээ хайчвал 60-ыг үржих нь 20, нэмэх нь 40-ыг үржих нь 40, 100-г үржих нь X гэсэн тэгштгэл гарч ирнэ гэсэн үг. Энэ тэгшгэлийг сайн харуул. Бид нар ерөнхийдөө эндээс хоошоо бол бүх холцын бодлогон дээр бол энэ чанарыг ашиглана. Шууд үржүүлнэ. Ийм хэлбэрт бичсэний дараагаар шууд энэ хоёр тооны үржүүр энэ байна. Энэ хоёр тооны үржүүр, энэ хоёр тооны үржүүртэйгээ тэнцүү гэсэн үг. Тэгэхээр энийг томьёолоод ийм хэлбэрээр бас бичиж болно. А-гийн X хувь нь Б-гийн Y хувь гэвэл нийт үүсмэл А дээр нэмэх нь Б-с дарна. Z хувийн үүсмэл үйлдэлэхэд А-г X-ээр үржүүлсэн нь нэмэх нь Б-г Y-гээр үржүүлээд нэмсэн нь А дээр нэмэх нь Б-г Z хувиар үржүүлсэнтэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр бид нар бодлого болгон дээр ингэж хувь бичиж доор нь 100 бичих ямар ч шаардлагагүй гэсэн үг. За эндээс цаашаа бодоод X олчих. За бүгднийг 10 тоогаад өгчвөл 2 талын 100 туваачвал энэ хуваагдаад 1 болчихно. Эндээс 2 дэг нь хасагдчихна. Эндээс 2 дэг нь хасагдчихна. 12 дээр нэмэх нь 16 тэнцүү X, X тэнцүү 28 хувийн үүсмэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр холцын бодлого ерөнхийдөө л хэлбэр нь ерөнхийдөө адилхан байдаг. Магадгүй энэ дээр хайш байж болно, өөр зүйлүүд байж болно. Бүгдийн яг энэ хэлбэрийг ашиглаад энэ бодлогуудыг бодоо явуулж болно гэсэн үг. За тэгвэл дараагийнхаа бодлого. 40% давстаа 40 литр уусмал дээр 20% давстаа 80 литр уусмал нэмжээ гэж. За тэгвэл хоёр уусмалын хооронд нь нэмсэн юм байна. Энд дээр 40 литр 40%, 80 литр 20%. 20% давстаа уусмал үүсгэхийн тулд кичнээн литр цэвэр ус нэмбэл зохих вэ гэж байна.
биднэрт гаргаж авах ёстой юм маань үүсмэл ба 20% үүсмэл хэрэгтэй юм шүү дээ. Энэ дээр бид нар юу нэмж өгөх ёстой вэ гэхээр ус нэмж өгөх ёстой юм байна. Хэдэн литр ус нэмж өгөх юм мэдэхгүй хэмжээ нь X гээд тэмдэглэж. За нийт үүсмэлийн хэмжээ маань хэд болох вэ? 80 дээр 40 дээр 80 нэмээд 120 дээр нэмэх нь X нийт үүсмэлийн хэмжээ. За энэ дээр би сурагчдад одоо гол бичих ёстой зүйл маань энэ миний 40 литр уусмалд агуулгадж байгаа давсны хэмжээ. Энэ бас давс байгаа. Энд ч гэсэн энэ уусмалд агуулгадж байгаа давсны хувь нь гэсэн. Тэгвэл бидний нэмж өгч байгаа энэ цэвэр усанд давс байхгүй учраас хэдэн өгөх вэ? Тэг хөв гэж. За тэгэл энэ тэгчглээ ашиглаад бодлого бодоо явуулчихна. 40-ийг ирж 40. 40-ийг үрж 40, нэмэх нь 80-ыг үрж 20, нэмэх нь X-ийг үрж 0. За энэ угаасаа 0 болчихно. 120 дээр нэмэх нь X-ийг үрж 20. Энэ тэг. Ингээд энэ тэгчлээс X-а болчиход агуулгадах нэмж өгч байгаа цэвэр усны хэмжээ маань гарчин гэсэн. За бүгдийг 20 тооч. 20 тооч энэ 1 болчихно. Энийг 20 тоогаад энэ 1 болчихно. Энийг 20 тоогаад 2 болчихно. Тэгвэл үржүүлчихвэл 80 нэмэх нь 80 тэнцүү 120 дээр нэмэх нь X. 160 тэнцүү 120 дээр нэмэх нь X гэдгээс 121-өөд шагараад X нь 40. 40 литр ус нэмж өгөхөд үүсэж байгаа уусмлын хэмжээ нь 20% таа болно гэсэн үг. Тэгэхээр бид нар гол тэгштгэл маань энэ схемийг л зурж чадах юм бол бүх хэлбэрийн холцсон болгон дээр бодоход амархан болчихно. За дараагийн жишээг харъя. 0.5% давсны 40 литр. За энэ бол ойлгомжтой. 40 литр 0.5% юм байна. 50 литр 2% юм байна. Уусмлуудаас 1.5%-ийн 30 литр уусмал гаргаж авахын тулд за 1.5%-тэй 30 литр уусмал гаргаж авахын тулд тус бирясын жижигхэн литрийг авч холих вэ гэж. Тэгвэл энэ би бүгднийг аваагүй байх нь шүү дээ. Энд бас бүгднийг аваагүй. Тус бирясын хэд литр авах вэ гэж асуусан шүү дээ. Тэгвэл би энийг X гэчвэл энэ нь юу болчих вэ? Эний өөрийн нийлбэр 30 байх хэрэгтэй үстэй тийм ээ. Тэгвэл энэ нь 30-аас салсах нь X. За тэгэл адилхан. Бүгдлийн бодлоготой ялав. Үржүүлж 0.5-ны X дээр нэмэх нь 30-аас хасах нь X-ийг үржих нь 2. 30-ыг үржих нь 1.5. Ингээл энэ тэгшгэлээр бодогдчихно гэсэн үг. Яг шимшин үржээл 0.5-ыг нэмэх нь 60, хасах нь 2-ыг 45. X-тэйгээ нэгтэлтэй ялгаад тоотоо нэгтэлтэй ялгачвал 60-аас хасах нь 45, 2x-аас хасах нь 0.5-ыг. Тэгвэл 15 тэнцүү 1.5x гэдгээс x нь 10. Тэгвэл одоо би эндээс 10 литрийг авч байгаа юм чи эндээс хэдэн литр авч таарах вэ? 20 литр авч таарч. Тэгэл А хөвлөр нь явах нь шүү дээ. За энэ 2011 онд орж ирсэн бодлого байна. 5 жилийн дараа орж ирсэн юм байна. За энийг харъя. 20% концентраста 18 г уусмал дээр 4%-ээр нэмэгдүүлэхийн тулд 26% кичнээг авах хэрэгтэй вэ гэж. За 18 г уусмал байгаа юм байна. 20%-тэй. Энэнийг 26%-тэй уусмлаас x грамыг авч хойлоод энэний анхны энэ уусмлаа 4%-ээр яана гэсэн.
x гин гэж штэ. Тэгвэл 20 байсан юм чи хэдэн үе усмал болох вэ? 24% усмал болно гэсэн. Нийт усмлын хэмжээ нь 18 дээр x-ийг нэмж байна. Ингээд бид нэрээ бодох ёстой тэгчл гараад ирнэ гэсэн үг. За үржүүлчих. 18-ыг үржих нь 20 нэмэх нь 26-г үржих нь x 18 дээр нэмэх нь x-ийг үржих нь 24. Гişүнчлэн үржиж. Эхлээд 2 тооцоо. 26 байгаа юм чинь. 2 тооцвол эндээс 12 үлдчихнэ. Эндээс 13 үлдчихнэ. Эндээс 10 үлдчихнэ. Үржүүлээд 180 13 нэгс 12-ыг 13 18-ыг үржих нь 12 дээр нэмэх нь 12x. X нь 12 нийшээ гараад 13-аас хасагдаад x үлдчихнэ. X 18-ыг 10 2-оор үржүүлчихвэл 216 180 нөгөө тишээ гараа хасагдаад 36. Тэгэхээр 36 грамм уусмал аваад нэмчих юм бол 20 байсан маань 24 болоод яах нь x чинь гээл энэ бодлого бодчих юм шүү дээ. За ингээд 2011 онд ирсэн бодлого маань ерөнхийдөө энэ. Тэгэхээр бүх хэлбэрийн ийм бодлогуудыг бүгдэн дээр нь ашиглах бүрэн болцоотой гэсэн. За жишээлбэл энэ тэгш бодлогыг харъя. Нэг үйлдэлд автцсан байлаа гэж үзье бас. За энэ дээр юу вэ нөхлөөр? Цэвэр спирттэй савнаас 4 литр спирт авч оронд нь 4 литр ус хийж сайн холиод 4 литр холц авч. За тэгвэл нэг цэвэр спирттэй x литртэй уусмал байсан юм байна. Эндээс 4 литрийг яасан гэж чинь? Автсан гэж чинь. Тэгвэл үлдсэн цэвэр спирт маань энэ үстэй 100% та цэвэр спирт. Энд дээр 4 литр юу нэмээд өгцөн? Ус. 4 литр ус нэмсэн. Тэгвэл нийт уусмалын хэмжээ маань юу болчих вэ? X буцаал 50-нд гараад ирж шүү дээ, тийм үү? За, энэний дээдлийн хувь нь хэд байх вэ? Тэг. Яагаад гэвэл спирт энд юу цэвэр ус нэмсэн юм чинь. За, энэний дээдлийн хувь А гэж. За, тэгвэл энэний концентрац энэний хувийг олчих. Энэний хувийг яаж болох юм бэ гэвэл шууд үржүүлж шүү дээ, тийм үү? X-ээс хасах нь 4-ийг 100-аар үржүүлсэн. 4-ийг тэгээр үржүүлээ тэг. X-ийг үржих нь А-таа тэнцв. Эндээс А-га болчвол X-ээс хасах нь 4-ийг үржих нь 100, хуваах нь X. За. Дараа нь одоо X хэмжээний холц байгаа. Энэ холцноос 4 литр холц аваад 4 литр холц автсан юм байна. Үйтэй холц автсан. Дахиад 4 литр юу нэмсэн? Ус нэмсэн. Дахин давтагдаж штэ тийм үү? 4 литр усаа нэмсэн. Тэгвэл сүйд уусж байгаа уусмлын хэмжээ маань бас ялаагүй x литр болчихно. Энэний хувь нь хэд ивж байна? 2 литр. Энд хэдэн литр спирт агуулгадах нь вэ? 2 литр спирт агуулгадна гэж байна. Тэгэхээр би энэний 2 литр спиртийг яаж олох юм бэ гэхээр энийг одоо жишээл би B хөв гэж үзлээ гэхэд X-ийг үржих нь B хуваах нь 100 хэдтэй тэнцүү байх шаардлагатай. 2-тоо тэнцүү байх шаардлагатай. Эндээс би B-г олчвол 200 хуваах нь X. Тэгвэл энэний оронд би 200 хуваах нь X-ийг бичдэг гэж. За 4 литрийн дайдал дээр хэдийн үг гэж вэ? Ойлгомжтой тийм хөө. За одоо энийг ингэж үржүүлвэл X-аас хасах 4-ийг үржих нь А. 4-ийг тэгээр үржүүлээ тэг.
200 хуваах нь x-ийг үржих нь x-тэй тэнцүү. Эндээс x нь хоорондоо хураагдчих. Энэ a-гийн хооронд би энийг орлууч. X-ээс хасах нь 4-ийг үржих нь x-ээс хасах нь 4, үржих нь 100, хуваах нь x нь 200 та тэнцүү. Ингээл нийт ихтэл гараад ирнэ гэсэн үг. Энэ үйлдэл хэрвээ 3 удаагээд автагдсан бол яах вэ? Энэ 100-ыг нь устгачаал. Хоёулынгийн 100 тоож энэ нэг үйлдээд энд 2 үйлдэж байна. Тэгээс үрээ тэнцүүлээд энэ бодлого бодогдчихно гэсэн үг. Хэлдэн x-ээс хасах нь 4-ийн квадрат болчихно. Энэ хоёрын жилхэм чинь нөгөө талтай 2x. За энийг 7-нд мягаараа задлчвал x квадрат хасах нь 8x нэмэх нь 16. 2x нүргшөө ороод хас 2x тэнцүү тиг x-ийн квадрат хасах нь 11x нэмэх нь 16 тэнцүү тиг. 16 хэд задрах вэ? 8 2 үржүүр нь 16 гарна шүү дээ, тийм үү? Хоёулаа хасах тэмдэгтэй байж таарна. x. Тэгвэл эндээс x тэнцүү 8, x тэнцүү 2 гэсэн 2 шийд гарна гэсэн үг. За энэ дээр аль нь шийд болох вэ гэвэл ойлгомжтой 8 болно, тийм үү? Яагаад гэвэл 4 литр спирт аваад эхэлсэн шүү дээ. Хэрвээ 2 байсан бол эхний спирт авалтан дээр болохгүй болчих гэсэн. За тэгвэл ийм хэлбэрээр давтан болгоно дээр ч гэсэн ашиглаж болно. Давтлан болгоно дээр яаж ашиглах юм бэ гэвэл хэрвээ дахиад нэг давтагдчихсан бол шууд энийг x-дээс хасах нь 4-ийг хуваах нь x-ээр үржүүлээл 2-таагаа тэнцүүлчин. Тэгэл тэг системээ тэгшлээ бодож ин гэсэн үг. За холцын бодлого бол ерөнхийдөө иймэрхүү байдаг. Хаалт байсан байл.